take you somewhere, you know I care, but it's so cold and I don't know where. I brought you daffodils on a pretty string, but they won't flower like the last spring. And I wanna kiss you, make you feel alright. I'm just so tired to share my nights. I wanna cry and I wanna love, but all my tears have been used all. On another love, all my tears have been used all. On another love, all my tears have been used all. On another love, all my tears have been used all. Энэ хүрдсэн ирсэн та бүгдийн үчийн амар амгалан айлтгая. Шалгаруулсан тэнцээ авсан танд юуны үн баяр хүргэе. Таван хөсдөглөөс хоо. За маш их баяртай на бас 30 хүртэл насны нэг ангийн үеийн бас улсын хоорондоо хийж бүтээж байгаа энэ үеийн залуусаа нэг анги болсондоо маш их баяртай байна. I wanna take you somewhere, you know I care, but it's so cold and I don't know where. I brought you daffodils on a pretty string, but they won't flower like the last. Өнөөдөр надад ирээд маш сайхан сэтгэл төрсөн. Яагаад гэвэл одоо Forbes Mongolia гэдэг энэ сэтгүүл танай сэтгүүл одоо Монголын аягүй мундаг чадварлаг, манлайлагч ийм залуучуудыг цуглуулад хооронд нас танилцуулаад networking үүсгээд ингэж гэдэг маань манай Монгол нийгэмд эдийн засагт аягүй том хувь нэмрийг оруулж байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр би энэ хүмүүсийг харахад бол их одоо сайн одоо тэг үнэхээр чадварлаг хүүхдүүд бас цугларсан байна. My tears being used all on another love. All my tears have been used all on another love. Өнөөдөр бид нар Forbes Mongolia-д өрсөлдөж байна. Forbes Mongolia-д бид нар шилдэг болж чадлаа. Одоо цаашаага Forbes 40 те. Forbes 30 дэлхийн хэмжээний юм байж байгаа. Тэр Монгол залуучууд зөвхөн Монголд өрсөлдөж биш. Монгол залуучууд дэлхийн хэмжээнд өрсөлдөг байгаасаа Монгол залуучууд айл болох дэлхий рүү гараасаа миний хувьд бол өнөөдөр Монгол улсыг хөгжүүлэх ганц арга зам бол дэлхий. Монгол улсыг хөгжүүлэх ганц арга зам бол Монголын шилдэгүүд дэлхийн шилдэгүүдтэй л өрсөлдөх ёстой. Тэгэхээр дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх суурийг маань эхлэлийг маань бас урам зоригийг өнөөдөр Forbes Mongolia надад өглөө гэж бодож байна. Ер нь бол Америкийн Forbes бол яг нэг жил те юу хийж бүтээснээр нь дүгнэлтэй. Тэгэхээр энэ Монголын чагсаалт маань бол анхных байсан учраас ганцхан нэг жил биш те. Өмнө нь ер нь юу хийж бүтээжээ гэдгээр нь бол гол шалгуур болгосон. За дараагийн жилүүд бол одоо яг нэг жилийн хугацаанд те энэ хүн юу хийж бүтээ гэдгийг харах юм байна. They won't flower like the last spring. And I wanna kiss you, make you feel alright. I'm just so tired to share my nights. I want